Бид нар одоо энэ үдийн нээлттэй холбоот ерөнхий боловсролын сургууль дээр одоо Монголдо бас нэлээд одоо нэр хүндтэй хиймүүдээ одоо дотоодын сургууль дээр бид жишээлбэл энэ судалгааг авсан байхгүй 1600 хүүхэд. Тэр 6 дугаар ангиас 12 дугаар ангийн хүүхдүүдэд авсан улсын сургууль дээр. Одоо үр дүнгийн хувьд бол үдийн нээлт бол бас байна оршиж байна. Тэгээд дээрэс нь бас магадгүй зарим одоо үйлдэл бол зам үйл бол бас магадгүй бид нэр онцгой анхаарал хандуулах хэмжээнд байх одоо үүсэхгүй гэдэг. За хүүхдүүд намайг зогсон, түлхсэн, биед халтсан гэдэг ийм асуулт асуусан байхгүй юу. Тэгээд энэ дээр бол жишээлбэл 1600 гаруй хүүхдээс 800 одоо 900 орчим хүүхд бол ийм зүйл бол болоогүй, ийм одоо алддаг юм уу эсвэл зам үйлд өртөж байгаагүй гэдэг юм хариулт гэсэн. Тэгэхээр эн чинь нөгөө талдаа бол 700 гаруй хүүхд бол одоо өртсөн байна гэсэн үг байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь бол бараг тал орчим хувь нь одоо зам үйлд буюу нөгөө нэг зохиулсан, түлхүүлсэн, биедээ халдуулсан гэдэг ийм одоо хариултыг өгсөн байна. За тэгээд энэ дээрээс ингээ үзэх юм бол 463 нь бол нэг удаа гэж байгаа. Тэгэхээр энэ бол за одоо бид нар чи энийг бол сая өнгөрсөн оны 11 сард авсан гэж бодоход 9 сар магадгүй нөгөө хичээлийн жил эхэлснээс хойш хугацаанд байж болно. Магадгүй ер нь бол энэ сургуульд орсон цагаас хойш байж болно. За тэгээд 7 хоногт нэг удаа гэж бол 150 хүүхэд бол жишээл хариулсан байна. Тэгэхээр эн чинь бол өөрөө аюу ноцтой байхгүй байсан. 150 хүүхэд 7 хоногт нэг удаа жишээл үдийн дээрлэлт одоо үдийн дээрлэлт хамаарах энэ нөгөө зохиулах, түлхэх, биед халдах гэдэг юм өрч. За 7 хоногт 2-4 удаа бол 83 хүүхэд одоо өртдөгөө гэдэг юм хариулт өгсөн байна. Тэгээд 7 хоногт 5 ба түүнээс дээш гэдэг нь 39 хүүхэд. Тэгэхээр бол энэ бол бас л онцгой анхаарал хандуулах зайлшгүй ийм шаардлагатай ийм зүйл байгаад байна.